1 тонн нь $6354 тооцоологдсон зэсийн үн $5000 руу буурч эхэллээ. Энэ үзэгдэл уулуурхай салбараас хэд хамааралтай байгаа өнөөгийн төсөв бүрдүүлэлтийн тогтолцоонд өөрчлөлт хийх нь зөв гэдгийг баталж байна. Дотооддоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгийн салбар бүрийг босгож авах нь шийдлийн засгийн газрын үүрэг болж байгаа юм. 2015 оны хувьд Монгол Улсын төсөвт 1 тонн зэсийн үнийг $6354 амд хортооцсон. Дэлхийн судалгааны байгууллагууд зэсийн үнийг 2015 онд $6500-аас $6800 амд хооронд 1 тонн хэмжигдэнэ гэсэн таамагийг 2014 оны төгсгөлд дэвшүүлээд байсан юм а. 2014 онд зэсийн үн харьцангуй бага хувиар буурч хөрөнгө оруулагчдын хувьд итгэл хүлээж чадхуйц баталгаатай металл гэдгээ харуулж байсан юм а. Гэсэн ч хятадын төр үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах шийдэл гаргасан нь энэхүү дэлхийд дахин дэвгүй Монголын зах зээлд нөлөөллөө. Зэсийг 6300-аар үндсэндээ төсвийн төлөвлөлтөд авсан байсан өнөөдөр 5000 болцсон явчихна тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө бас энэ төсвийн орлогын бүрдүүлэлтэнд нэгдүгээр зэрэг нөлөөлөл, хоёрдугаарт нөгөө валютын орох урсгалт ч бас зэрэг нөлөөлөл. Тийм учраас энэ олон одоо нөхцөл байдлуудыг харгалзчүүдэд төсвийн алдагдлыг бол хуулинд нийцүүлж явахын тулд тодорхой хэмжээнд бас хөгжлийн банкны санхүүжилтийг, төсвийн санхүүжилтийг бол бас барьж явах юм заашгүй шаардлага бий. Хятадын зэсийн эрэлт 2015 онд 4% хүрэх төлөвтэй байгаа нь урьдчилан таамаглаж байсан 5.5% таамагаас хавьгүй доогуур үзүүлэлт юм а. Өнгөрсөн 2002-оос 2012 оны хооронд хөрөн металлын эрэлтийн өсөлт ордочид дунджаар 10%-тэй байжээ. Goldman Sachs банкны мэдээлж байгаагаар дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг дангараа бүрдүүлдэг Хятад улс энэ улирал зэсийн нөөцийг нэмэгдүүлэхээр худалдаа авалт хийх хэсгээс үн сэрэх нь шууд хамаарх юм а. Зэсэн дээр бол яг хуу 90 зүгээр уналтын процесс зогсоож гисэн тэгж огцсон унахааргүй. Тэгээ Монголын одоо зэсийн үйлдвэрлэл ямар ч гэсэн энэ Монголын эдийн засгийг чигээд явах хэмжээнд Эрдэнэт оюу толгой 2 одоо энэсэнд ажиллаж байна л да. Дээр нь алтны үн болоод бас зэстэй адил бүр нэг доош явчихгүй бас тэгтээ нөгөө хэдийгээ бодвол баг одоо уналттай хэмт хурдна. Манайхад болохоор яг энэ тал дээр сая урт нэртэй хуулийг дагж мэдэх журмыг нь одоо өөрчилж баталснаар одоо алтны ялангуяа шороо ордоор үндэсний компаниудын үйлдвэр сэргийх одоо яг энэ жил тэр бичиг баримтаа одоо хоцорсон 4 жил зогсон юм хурдан одоо биелүүлж чадвал гүйцээж чадвал тэр засгаас дэмжлэгтэй байж чадвал бас найдлага байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд 7% болж саарахаар байгаагийн зэрэгцээ урд төршийн банкны зээлийн хэмжээ хомигдож байгаа нь зэсийн эрэлт удаашрах хүчин зүйл болж байна. Аж үйлдвэрийн гол металлын 1 тонн зэсийн 3 дугаар сарын гэрээт үн нь Лондонгийн металлын бирж дээр 1 тонн $5350 болж 2009 оны 7 дугаар сараас хойш хугацаанд хамгийн доод үнд хүрээд байгаа юм а. Тус бирж дээр зэсийн нөөц 194,000 тоннд хүрээд байна. Төв аймгийн Цээл сумын нутагт хайгуулын лиценз эзэмшиж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Йос гэх компани орон нутгийн дарга нарын гарын үсэг таамагыг хуурамчаар үйлдэж өөрсдөө зөвшөөрөл олгосон хэрэг гарчээ. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр захиргааны